Эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ өргөн барьж байгаа энэ удаагийн нэвтрүүлгээрээ Уранга аймгийн Уян сумын өрнөлт нэгдлийн амжилт бүтээл тус нэгдэлд ажиллаж хөлмөрлөж ирсэн хүмүүсийн ажил мэргэжил товч намтрыг өгүүлсэн өрнөлт нэгдлийн товч түүх номын нээлтийн үйл ажиллагаанаас бэлтгэсэн нэвтрүүлгийг хүргэхэд бэлэн болоод байна. За тус номыг өрнөлт нэгдлийн жолоочоор олон жил өргөдөлтөд ажиллаж ирсэн Дарьцвын Гончиг дам буюу Өвгөн жолооч нэрээр хөрнөлт нэгдэл тасралтгүй 36 жил ажилласан Гончиг дам жолоочийн томоохон дэлгэрмаагийн санаачлагаар хийгдэж Уранга аймгийн төр нийгмийн нэр зүтгэлдэн гэрэл далайн дорц номыг судлаж бичсэн байна. За номын нээлтийн үйл ажиллагаанд сумын удирдлагууд хөрнөлт нэгдэлд ажиллаж байсан ахмадууд тухайн үедэд ажиллаж байсан хүмүүсийн хойч үе болсон өр хүүхдүүд нь өргөнөөр хүрэлцэн ирж оролцсон юм аа. За өрнөлт нэгдлийн товч түүх ном нь Өрнөлт нэгдэл үүсгэн байгуулагчны түүх 70 жилийн ойд зориулан бүтээгджээ. За одоогийн Уян сумын нутагт 1953-аас 1956 онд жаргалан зам бадрал өрнөлт жаргалан тамдрал гэсэн жижиг нэгдлүүд үүсэж байсан бөгөөд 1959-аас 1960 онд өрнөлт нэгдэлтэй нийлэн нэгджээ. За энэ үеэс өрнөлт нэгдэл аж ахуй зохион байгуулалтын хувьд тэлэн бэхжиж хамтын том аж ахуй болж байсан түүх юм аа. За тус нэгдэл 1956-аас 1990 он хүртэл аж ахуйн үйлчилгээ явуулахдаа мал аж ахуйн 4 бригад үйлдвэрлэл үйлчилгээний 30-аад салбар нэгжтэй 4,000 гаруй гишүүнтэй 100 гаруй мянган толгой малтай жилдээ 8 сая гаруй төгрөгийн мөнгөн орлоготой улсад сарлаг бүхрийн тоогоороо үйлдвэрлэсэн зөцгийн тос массын хэмжээгээр тэргүүлсэн ажлын амжилтаараа аймагтаа төдийгүй улсынхаа нэгдлүүдийн өнгөнд нь явж байдаг ийм том нэгдэл байсан юм аа. За Уранга аймгийн Уян сумын хөргөл нэгдэл гэж том улс айл сайхан байгууллага байж энэ аймаг сум орнуудынхаа хөгжил зүйсгэлтнээс үнэтэй хомрог оруулж ирсэн энэ сайхан өрнөлт нэгдлийн маань хөөгдүүгийг шингээсэн номын нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрээс халуун өнөөдрийн үйл ажиллагаа дэлгэрмаагчийг бас хөрж байна. За сумын эмнэлэг логч тооцоолын дараа Хүрэл Баатар дараагаа бас хөрж байна. Ингээ хайраа бас өнөөдрийн номын үйл ажиллагаа бас нээж үг хэлж мэдлэгээ бэлгүүлөө гэж хөрье. Өнөөдөр энэ өрнөлт нэгдэл гэдэг их айлынхаа ном түүхийг бүтээж ном маань бэлэн болж өрнөлт нэгдлийн эрхэм гишүүд та бүхэндээ гар дээр нь очиж байгаад үнэхээр туйлын их баяртай байна. Миний аав Гончиг дамб нь 9 сайхан өр хөвтөг өсгөж үржүүлж өдөө зэрэгтэй сайхан амьдралд бид бүгдийн хөлийн дөрөв гарын ганцганд хүргэж ариун цагаан хөдөлмөрөөрөө зүтгэж явсан эрхэм сайхан ажилчин гэр бүлд аав ээжийн охин бол төрсөндөө туйл их баяртай байдг юм аа. Энэ өрнөлт нэгдэл гэдэг энэ хөдөлмөрлж улс нийгэмдээ маш их хөдөлмөр хүч зүтгэдэн үзүүлж улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж явсан та бүхнээрээ бахархаж өрнөлт нэгдэл гэдэг энэ их айлын түүхийг бүтээж сэргээж өр хүүхдүүдтэй хойч үедээ уламжлан үлдээх юмсан гэсэн хүсэл маань биелж та бүхэдтэйгээ 2024 онд бас уулзч өрнөлт нэгдлийн анхны уулзалтыг зохион байгуулж исэн. Түүнээс хойш энэ номыг бүтээж бид өхөн үлдээх нь бас туйлын чухал юм аа гэдэг сэтгэл зоригоор бас ингэж яваад өнөөдөр дорцрахтаа уламжлаад уулзч ярилцаад энэ ном маань ингээд олон хүний сэтгэл зүтгэл итгэл сэтгэлээр ингээд энэ ном маань өнөөдөр хэвлэлтэнд гараа та бүхнийхэн гар дээр хүрэхэд бэлэн болсондоо маш их баяртай байна. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье. Урт удаан наслаараа олон сайхан түүхийн бүтээлцэд сэргээж олон сайхан уулзалтаар олон дахин уулзахын өрөөл өргөё. За тэгээд энд олон хүмүүст бас их баярсан сэтгэлээ хэлмээр байгаа. Хамгийн ихэнд одоо энэ миний саналыг маш их итгэл дүүрэн урам зоригоор хүлээж авсан дорцрахтаа маш их баярлалаа. Та минь урт наслж удаан жаргаарай. Өргөж мэдээлэлээр хангаж жинхэнэ архив бичгийн ажилтан шиг ажилласан бямсрагчтай маш их баярлалаа. Ямар нэгэн үйл ажиллагааг сэтгэл зүтгэлээр дэмжиж хандив тусламж үзүүлсэн олон сайхан хүмүүс байгаа. Тэр бүгдтэй маш их баярлалаа. Энэ номоо хэвлэлтэнд гаргахад санхүүгийн асуудлын маань маш их хурдтайгаар сайхан шийдвэрлэж гисэн шийдлэх маа даргийнхаа өөр хүмүүстэд гүнээ талархаж байна.
24 оноос хойш үйл ажиллагаа өнөөдрийн үйл ажиллагаануудад бүгдд нь олон сайхан хүмүүс маань өөр хүүхдүүд нь аав ээжигээ агч нарынхаа баярлуулахад хандив тусламж маш олон хүмүүс маань өгсөн байгаа. Би бас тусад нь бас нэрээр нь бүгдийн сайхан дурдж хэлнэ. Ингээд та бүхэнтэй маш их баярлалаа. Олон хүмүүсийг баярлуулсан, энэ сайхан үйлийг бүтээлсэн та бүхний маань зам ургиж дартан цагаан байх болтугай. Та бүхэндээ эрүүл мэнд сайн сайхан бүхнийг хүсье. Уламжлалгүй шинжилэл гэж байхгүй. Тийм учраас бол одоо ангийн хүрээний дуурин дээр одоо энэ бидний ангийн баруун дэнж дээр бол 1655 оноос хойш суурьшил бий болж одоо хүрээ байгуулагдаж сайжлаад одоо өчнөө одоо түүхийн одоо ийм шар удсууд эргэж олон сайхан бүтээн байгуулалт он жилүүд өнгөрсөө. Түүний нэг нь бол одоо артел, өрнөд нэгдэл одоо манай ангийн хүрээний одоо хүрээ хийд гэх мэтлэн ийм том ийм цаг үедээ бол шилдэгүүд нь байсан ийм бүтээн байгуулалт хамт олон ийм одоо түүхийн том руу ийм юмнууд зөндөө бий. Дөрсөн нутгийн хаан талши төвшин авихаа сэтгэлийг тулсан алихаа додши тонч данда явах юмсаа тулсан алихаа додши тонч данда явах юмсаа цааснаар нэргүй заснаар мөргөө хичээл хариугүй болох гэж байна. Тийм учраас нэгдэлд ажиллаж исэн улсууд ерөөсөө номцшол элдв юмд нэг дөрөвдөхгүй юм. Тийм учраас бид нар одоо бүгдээр нэг номтой болмоор байна. Ном бичүүлж одоо ном гаргаж өгөх гэсэн саналыг бол Герман тавьсан байсан. Тэгээд Герман энэ саналыг надад хэлсэн. Одоо энэ 24 оны 5 сард энэ уулзалтыг хийгээд тэрнээс хойш тэгээд тэр үед нь би бас нэг аймгийн нэг бас нэлээдгүй том номтой сууж исэн. Тэгээд хануудаа амжихгүй хадаа гэсэн чинь сүүлд нэгсэн хугацааны дараа Герман хэд над руу ирээд таал бичиг өгдөө одоо хугацааны ямар ингэсэн чинь хугацаа явах бай та тэгээд өөрийнхөө таамаараа бичээд өгөө гэсэн. Тэгэхээр яг би нутгийн юм их болохоор би хэдийн нэгдэлд ажиллаагүй гэсэн нэгдлийн албан хаагчтай бас 10 жил нэг контор сууж ажиллаж амьдарч хамт байж энэ нэгтийн дунд байсан болохоор бас нэлээдгүй юм гадарлах учраас хүлээн зөвшөөрсөн. Тэгээд энэ номыг одоо нэг жил гарантагийн хугацаанд л бичсэндээ бичвэр бол их багтай ганцхан өгөөл дэлгэр манад нэг л санал тавьсан. За та ном бүтээгтэй бол болж игэл номонд орсон хүн бүх хүмүүсийн зургийг оруулж өгөөрэй. Тэгээд одооны залуучууд томдэр нэр ус байх томдэр бол мэдэхгүй. Тийм учраас зураг нь байж ивэл энэ хүн чинь одоо манай тэдний өвөө минь байна, тэдний аав ээж байна гэдэг ингээд тань. Тийм учраас та зургийг оруулж өгөх гэсэн. Тэгээд одоо би нэлээдгүй энэ зургийн ярилт гарсан л да. Миний номонд орохтол 1000 хүний овг нэрээр 900 хүний ганцаарчилсан зураг, 30-аад байгууллага хамт олонны бөөн зураг иймэрхүү юунууд орсон. За байгууллагууд тэхэн түүхий номтрыг бол маш товчхон хэмжээнд бичсэн. За ингээд энэхүү сайхан түүх маань ингээд уян сумын маань иргэдэд уян сумандаа ингээд түүх болон үлдэж байгаа номоохон дээжийг сум орон нутгийн төлөөлөн ирсэн иргэдийн хурлын дарга Хүрлбаатар даргыгаа урьж байна. Энэ сайхан номынхон дээжийг сум орон нутгтаа бас ингээд хөтөлгөж өгье. За бүгдээрээ баяр хүргье. Ингээд номыг одоо санаачлан хийсэн одоо манай Хажигдобын Дэлгэрмаа гэгч маань Завуранг аймгийн Уянгсум иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Төвшин нутгийн Хүрлбаатарт одоо номынхаа дээжийг гардуул өгч байна. Баяр хүргье. За энэ сайхан номыг бүтээх энэ хүсэл эрмэлзэл сэтгэл зүтгэлийн минь маш их хүндтэйгээр хүлээн авч энэ сайхан түүхийг бүтээж өгсөн дорцрахтаас хүндэтгэл үзүүлье. Таныг маань номын цагаан баян үргэлж эвэж явах тухай та минь урт удаан насч олон сайхан түүхийг үлдээгээрэй.
ном маань иргэдийн гар дээр хүрэх хамгийн гол чухал асуудлыг шийдэж өгсөн шилэг маа даргынхаа өөр хүмүүсд маш их баярлалаа. Алтан цэцэгч маань ярингуут маш их дуртай. Ямар мундаг юм бэ? Ямар сайхан түүхийг бүтээж байгаа юм бэ? Би тэгвэл санхүүгийн асуудлыг шийдэж өгье гэх 8 сая төгрөгийг шийдэж өгсөн. Та нартаа үнэхээр их баярлалаа. Та бүхэн минь илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан байж ажил үйлсэн үргэлж өөдөн дэш байх болтугай. Маш олон хүн буян хийсэн шүү. Та бүхэнд маань баярлалаа. Таны хүндэтгээд гарын бэлгээ гардуулж. За бүгдээрээ баяр хүргье. Энэ номын нэвэн нэтгэгч манай шилэнбаг даргын хөр хөвгтүүдтэй талархал дэвшүүлж та бүхнийг номын цагаан буян хөргөлж одоо хивээж байгаа. Та бүхэндээ ашиглал хэрүүлэх хамгийн сайн мөхрийг хүсэн өрөөё. За мөн энэ ном манаас энэ хүртэл бүтээлцэхэд маш их хүчин сэтгэл зүрх мэдээлэл хангаж байсан бямсар ихчтэй маш их баярлалаа. Та мань үргэлжээ байнгын бичиг хэргийн ажилд насаараа хийх юм байна лээ. Танд бас эрүүлэн хийх хүсье. Урт удаан насалж олон сайхан түүхийг бас бүтээлж мэдээлэл хангаж яваарай. За сайхан сонсож байна уу та? Сайхан сонсож байна уу. За тэгэхээр одоо бас таны одоо ажиллаж байсан, хөдөлмөрлөж байсан өрнөлт нэгдлийн маань одоо товч түүхийг одоо харуулсан сайхан номын нээлт болж байна. Та энэ номын нээлтэнд одоо оролцож байна. Мөн одоо энэ номыг бүтээхэд ороо гар бие оролцсон байна. Энэ талаар бас ярихгүй байна. Номын нээлт сайхан болж байна. Номыг санаачилж хийсэн, бичсэн, ивент тэтгэсэн бүх хүмүүстээ баярлалаа. Би одоо нэгдэлд ер нь овоо хэдэн жил ажилласан, 20 гаруй жил ажиллаад нэгдэл гэж яхад ажиллаа, дараа нь компанид ажиллаж байгаа. Тэгээд компани тараагаал тэгэл захиргаа цэцэрлэгт ажиллаж байсан. За юу хийж байсан юм бэ? Захиргаанд нэгдэлт чинь би бичээчээр олон жил ажилласан, дараа нь боловсон хүчин байсан. Тэгээд өндөө хүмүүсээ бол айгу сайн мэднэ. Тийм л хүн байгаа юм. За бичээч гэдэг хүний одоо ажлын сайхан онцлогийн талаар тухайд одоо ажиллаж байсан тэр зүйлээс бас ярьж байна. Бичээч гэдэг чинь ер нь сумд хоёрхан бичээч байдаг, нэгдлийн бичээч, захиргааны бичээч гэдэг. Тэгэл сумынхаа нэгдийнхэн бүх юмнуудыг л зохион хурлын материал, тэгэл хүмүүсийн тодорхойлт ер нь юу л гарсан юм болгоныг л зохион тэрний чинь хажуугаар албан байгууллагуудын бичээч хийдэг. Тэгээ бид нар ч бичиг хэрэг эрхлэгч гэсэн болохоор архив бичиг хэрэг бүх юм хариуцаад ажилладаг байсан. За тэгээ номын нээлтэнд бас одоо олон сайхан хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Энэ хүмүүст таан сайхан ерөөлөг хэлэхгүй дээ. Энэ номын нээлтэнд оролцож ирсэн бүх сайхан ахмадуудаа болон тэдний өр хөөхөд, ахын дус бүгдээрэнд нэрүүлэх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Нэг үе мөр зэрэгсэн ажиллаж байсан найз нөхдөө хамт олноо үргэлж дурсан санаж явдаг. Аавда эрүүл энх байж урт удаан наслаараа таны минь хийсэн бүтээсэн ажлын түүх ингээд түүх олон үлдчихэж хагаад туйл их баяртай байгаа шүү өөр хүмүүд нь. За ингээд номоос одоо миний ээжийн төрсөндөө өрнөт нэгдлийн сайлчин байсан должисрыг чигээр урьж миний ээж маань ойдлчин тогоочоор ажилтдаг байсан. Ийм л ажилчин гэрүүл төрсөндөө бас үнэхээр их баяртай байд юм аа. Тэр үгээ бүр дахин хэлмээр санагдаад байна. Цэцгэгчийн маань хөө ингээд өчигдөр ярангууд маш их баярлалтайгаар хичээ би очиж оролцсноо гэд ирсэн цэцгэгч маань мөнх үсийг үтсэн ч гэсэн ингээд түүх нь үлдэж байгаа нь үнэхээр бахархалтай. Цэцгэгч маань өөрөө нөгөө ширмэлт хийдэг. Дэгийн минийхөө их чинь нэг ийм оёлоо гэл тэнгүүт би бас группээр оруулаад ингээд хичтэйг маш их ойр дотн байдаг байсан. Тэгээ миний дүү бас их мундаг байна. Ингээд сайхан ээжийнхээ хийж хөдөлмөрлж байсан энэ байгууллагын энэ сайхан хүмүүсийг хүндэтгээд ирнэ гэдэг бас залуу үнний бас ухаан, тийм ээ, ухамсар. Үнэхээр дүүдээ баярлалаа. Ингээд бас номынхаа дэжиг бас гамтуулъя. Баярлалаа. Тэгээд би болох манай ээж маань одоо Жансан дөржийн цэцгээ гэж хүн байсан.
Тэгээ өнгөрсөн жил одоо бурхан болсон. Тэгээд ээжигээ одоо манай аав болохоор Эрдэнэ очор гэж хүн байдаг. Чимэд байлтрын Эрдэнэ очор. Аав ээж хоёр маань хоёулаа одоо энэ нэгдэлд одоо олон жил ажилласан. Миний одоо буурал химээ одоо Дамдингийн догоо одоо Жанцсан дорж игээд өвөө хоёр маань бас энэ нэгдэлд бас олон жил одоо жаргаланттай ажиллаж амьдэрсэн юм хүмүүс байдаг. Тэгээд би бас энэ өргөнөлт нэгдлийн одоо энэ нэгдлийн сайхан юм номтой болж байгаа. Энэ түүхтэй болж байгаа маш их баяртай байгаа. Тэгээд дөрцрах та одоо баяр хүргэе. За мөн зохион байгуулж одоо ажилласан дэлгэрмаа агчтай ч гэсэн одоо маш их баярлалаа. За энэ хүрэлцэн ирсэн нэгдлийн гишүүн байсан тэр гишүүдийн арга гэрийн ах дүүс өр хүүхдүүд хань ижлүүд бүгдээрээ хүрэлцэн ирсэн туйлын баяртай нүүр нүдэн харалцаж суух нь их баяртай сайхан байна. Та нартай ад жаргал эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Миний хань энэ нэгдэлд жолоочор үе түн олон жилээр ажилласан. Тэрний араас би бас нэгдэлд баггүй өөрийнхөө хүчлээр тогооч могооч юм хийгээл янз бүрийн ажлыг бас хийж улсын аваргуудад тогооч хийж явж байлаа. Нэгдэл тарталтай нэг нярваас эхлээд бригадын дарга тоо бүртгэгч бүх ажлыг хийж явсан. Ханаараа барах чинь ажиллаж байсан хамт олонтой уулзаад их сайхан байна. Ханийг альтуурсч их сайхан байна энэ. За тэгээ манай авийн маань ганцх байдаг мөнх талтай гавьяат маань бас хөдөөж хүндээ төсчсэн малтын манайхын ингээ бүгдээрээ номонд багцсан би баярлж байгаа. Тэгээд ном бүтээгч Дөрчрөндөө баярлж байна. За огтод байтан ч ярьжсэн. За тэгээд мөн шав дэлгэр мата маш их баярлж байгаа. Сумын өрнөлтөлийн одоо энэ товч дүүх гэдэг номын одоо бас бичиж одоо өнөөдөр бас уншигчдын гар дээр хүрч байна. Тэгээ энэ номын одоо сонслог тал тэгээд энэ номын одоо агуулгын талаар бас ярил тээ. Тийм ээ, энэ уян сумын өрнөлт нэгдэл гэж нэлээхэн том аж ахуй байсан юм лээ. Энэ 1956 оноос 1990 он хүртэл үйл ажиллагаа явуулсан энэ нэгдэл маань бол нэлээд том хэмжээний нэгдэл байсан. Энэ 2000 гаруй одоо малчид ажилчин албан хаагчтай 35-6 аж ахуйн нэгжүүдтэй өөрийнхөө дотоодын тэгээд одоо мал сүрэг нэгтэл 100 мянган малтай болсон нэлээд том аж ахуй байсан. Тэгээд одоо улстай үйлдвэрлэж байгаа зүцгийн эдэмцрийн хэмжээгээр бол улстай хөргүүлдэг бүгд зүйлээ нэгдүгээр тушаадаг. Тэгээд одоо энийг удирж ирсэн хүн улсын хөдөлмөрийн баатар хүртэл лонжид гэдэг хүн болж ирсэн. Аман жаргалтай хоёр тасагтай байсан. Тэрний нэг нь Лутгандэр Чулуунтын Шагдарсан гэж бас их мундаг хүн байсан. Энэ хоёр нийлжээж одоо нэгдлийн сүйдсэн ажлыг бол бодож ирсэн юм лээ. Тэгээ манай нэгдэл чинь одоо
тухайн үед 8 сая гаруй төгрөгийн мөнгө орлоготой болж исэн. Энэ сумандаа битэл улсад тус нэлийн дээгүүр ордог тийм аж ахуй нэгж байсан. Тэгээд энэ одоо аж ахуй нэгжид ажиллаж исэн хүмүүсүүд нь одоо бид нэр одоо ямар нэгэн ном зохиол дурсахгүй ингээд өнгөрлөө нэгдэл маань таацсан болохтой тараад одоо нэгдэл гэдэг аж ахуй байхгүй болохоор тэгээд одоо энийг л нэг юм ном зэмтэй олмоор нэгж одоо энэ дэлгэрмад өгөөд хэлсэн мэлээ хаварны цуглаад энэ аавын хүсэлтээр дэлгэрмаа маань нэгдлийн гишүүдэд зоглуулж уулзуулсан. Тэгээд тэн дээр одоо бид нарт ном гаргаж номтой болгож өгөөч гэсэн. Тэгээд тэр хүсэлтийг яг хүлээж аваад яг ном бичгэд бол хүндрэлтэй байсан л да. Нэгдлийн архив гэж ерөөсөө байхгүй юм билээ. Тэгээд одоо энэ нэгдлийн хүүхдүүдийг мэддэг хамдууд нь тогтгоо нарыг бас л харуугийн жимаар ус мөнгөсийг үзсэн байгаа улсууд нь цөөрсөн нэлээ өндөр настай болсон юм асуухаар ус мартад сандаг болсон ийм юм байд юм лээ. Тэгээд яг хоо одоо өмнө бас аймгийн нам харуулны наримчгийн чимэцрэн гэдэг хүн байсан, архив эрхлэгч шавдар гэдэг хүн байсан. Тэр хүмүүсүүд шийлэг мадар байна. За тэгэл сүүлийн үед л бол соёлын гавьт дааж тэр одоо энэ номнуудыг нэгдлийн талаар бас нэлээд зүйлийг оруулж ирсэн. Тэр мэрийг их юмд сулгаад яг аймгийн түүхийн номнууд байна. Аймгийн архив материал байна. Сумын Сэдрэгийн тамгийн газрын архив энтрээс одоо бас л ойр зургийн материалуудыг авчиж энэ ном батсан. За сайхан сонсож байна да. Сайн сонсож байна. За өрнөл нэгдлийн маань номын нээлт болж өнөөдөр та бас номоо гарч авлаа. Та энэ одоо байгууллагад юу хийж байсан бэ? За баярлалаа. Олон түмэдээ баярлалаа. Урд нийтнийгээ баярлалаа. Манай өвийн сум чинэрээс улстай алдартай байсан. Тэгээд одоо өнөөдөр ийм сайхан үйл ажиллагаа явуулж байгаа. Ард түмэдээ баярлалаа да. За та өрнөл нэгдэл юу хийж байсан бэ? Би өнөөдөр гид 76 оноос хойш тэгэл малын сантар, малын эмч. Тэгээс үлд нь байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчаар тэгээд 40 жил ажиллаа да. Өрнөлт нэгдлийн товч түүх номын бүтээхэд болон за энэ сайхан одоо үйл ажиллагааг зохион байгуулахад олон хүмүүс одоо бас ивент итгэж зохион байгуулжээ. Тухайлбал өрнөлт нэгдлийн гишүүн Гончигдаш Лавдулам нарын хүү Аюургийн Пүрвсрэн Бямсар нар, Монгол улсын авраг малчин Чулуун бандийн хүү Цэрэн Дорж, өрнөлт нэгдлийн Чолоо Цэрэнбаттын Амар Баясгалан, за нутгийн буян группийн захирал Отхон Жаргал, за Гагнуурчин Гунга, аймгийн авраг Сайлчин Дулумж Дорж нарын охин Сэмжид маа, за Төрхийн өмнөх байрын ажилтан Цэцгээгийн хүү Дэмбэрэл, за Нягтлан бодогч Лувсан давгийн охин Батчимэг, за өрнөлт нэгдлийн гишүүд одоо ивент итгэж одоо хамтран зохион байгуулсныг та бүхэндээ дуулгаад таатай байна. За энэ номынхон дээжээс Гончигдаших Лавдламигч хоёрын хүүхдүүд манай Аюургийн Бямсран, Пүрвсрэн нар маань бас ивент итгэдэг. Өнөөдрийн бас үйл ажиллагааг маань бас Бямсран маань бас ивент итгэсэн байгаа. Ингээд та нартай бас ажил хөдөлмөрлөн өндөр амжилтыг хүсье өрөөё. Энэ сайхан аав ээжийнхээ хөдөлмөрлсөн энэ сайхан түүхийг бүтээсэн номыг хадгалаад яваарай гэж бас дурсгал болгоё. За ингээ хүүхдүүдэд дурсгал болж өгөөрэй. Мөн бас нөгөө Цэрэнбата жолоочийн Амар Баясгалан маань бас байнга бас ивент итгэдэг. Төрөнөө бас 24 оны үйл ажиллагааг бас ивент итгэжсэн. Өнөөдрийн бас арга хэмжээнд маань бас ивент итгэгчээр оролцсон. Та нартай бас баярлалаа. За сайхан сонсож байна да. Сайхан сонсож байна. За тэгэхээр өнөөдөр одоо энэ өрнөлт нэгдлийн маань бас түүхэн товчгийн сайхан номны нээлт болж байна. Тэгээ энэ номыг одоо бүтээх санаачлалыг одоо бас та гаргасан байгаа. Тэгээ ер нь ямар одоо зорилтын дор одоо энэ сайхан ном маань бүтвэ? Ааваран бахархдаг. Миний аав амьдралд одоо ямар ч хэцүү хатуу үед нугарч угаж болохгүй хүн юун дээр шантарч болохгүй гэдгийг өөрийнхөө бие сэтгэлээр биеэрээ үзүүлж үлгэрлэж яваа мундаг аав байгаа. Тэгээ аав маань үргэлж одоо цуг ажиллаж исэн хамт олноо үргэлж асууж сургалдаг, чих тавьдаг. Тэр хаана байна, энэ хаана байна гэдээ асуудаг болохоор аавгаа нэг баярлуулъя гэсэн үднэс би одоо өрнөлт нэгдэлд ажиллаж исэн энэ олон сайхан хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг бас нэг сэргээх ийм зорилгоор аавгаа баярлуулах
гэж би анхлаад уулзалтыг зохион байгуулж исэн. 100 гаруй ахмадууд маань ирж маш их өргөндлөгөөр сайхан уулзалт болж исэн. Тэгээ үүнээс үүдээд би одоо энэ ер нь энэ өрнөт нэгдлийн түүхийг нэгэн сэргээсэн юм чинь би энэ номыг бичүүлж бас үлдээх нь бас чухал юм аа. Энэ ном маань өрнөт нэгдэл гэх айлын түүх бичигдэж үлдэх нь хойч үедээ бас хэрэгтэй юм байна гэж ойлгоод би энэ номыг бичүүлэхээр зорж ажилласан юм аа. Тэгээ өнөөдөр ном маань бүтээгдээд хэвлэлтэнд гараад ингээд гишүүдэд хүрж байгаа туйл их баяртай байна. Бидний бас хамгийн том ах мишиг доржих маань цэцэргээс халгадаж ирээд маань тэтгэврт гараад залгуулаад бас машиныг бас хүлээж авч ирсэн. Энэ өрнөт нэгдлийн түүхэнд бас бидний уруугууд маа сах дүүнэрс олон хүн байгаа. Аав маань ихч байгаа. Дүүн бас лувсан дагва олон түмэнд нэг гоогоогийн алдарсан тэр ах маань байж байна. Бас өрнөт нэгдэлд малчин сайлчнаар ажиллаж байгаа ах дүүнэр өнөө байгаа. Олон сайхан хүмүүсийн хичээл зүтгэл хөдөлмөр нь бас энэ ном түүх бол үлдэж байгаа гэдэг чинь туйлын баяртай байгаа. Өрнөт нэгдлийн энэ номоо хэвлүүлж бас энэ арга хэмжээг зохион байгуулахдаа өрнөт нэгдэл сан гэд байгуулсан. Энэ сангаа бас нөгөө гагнуурчин гомгатш гэдэг одоо энэ өрнөт нэгдлийн маань тэдний охин Сэмждмаа одоо улсын аварга малчин Адаа цэрэнгийн охин инх чаргал бид гур маань бас ингээ үүсгэн байгуулад энэ сан дээр бас санхүүжилтөд төвлөрүүлээд энэ сайхан үүсээ хамтран бүтээлсэн бас хоёр найзтай бас баярлалаа гэж хэлье. За тэгээд ном бүтээхэд бол бас хамтарч ажилласан, дэмжсэн, тийм ээ одоо бас танд бас урам өгжсэн хүмүүс зөндөө байгаа тий. Маш олон хүмүүсийн сэтгэл зүтгэлээр энэ ном маань бүтэж байгаа. Би анхлаар дорцрахтай хэлээ. Дорцрах маань урам зоригтойгоор хүлээж авсан. Мэдээлэлээр бямсрагч маань байн хангаж исэн. Санхүүгийн тусламжийг үзүүлсэн шилэг мадаргийнхаа өөр хүмүүсд бас их талархлаа. Гончиг даших гэдэг одоо энэ өрнөт нэгдэлд бас лагдлымгч маань бас талхчин гэдэг ингээд ажиллаж исэн. Хоёр хүнээ маань бас өөр хүмүүс аюургэн бямсран, пүрвсрэн гэд байж байна. Одоо гагнуурчин гонгатши Сэмждмаа Доржихтвийн Бат гэрэл мөн одоо энэ өрнөт нэгдэлд ажиллаж исэн цэцгэгчийн маань хөө бас өөнөөс ажиллаж исэн Дэмбэрэл нутгийн буян группийн захирлаас отгой захирал маань бас дэмжиж исэн. Та бүхэнд бас их маш их баярлалаа. Энэ их түүхийг бас та бүхний маань сэтгэл зүтгэл бас шингэсэн байгаа. Энэ түүхийг бүтээлцэхэд маань бас их хүчин зүтгэсэн та бүхний маань хичээл зүтгэл бас энд орсон байгаа шүү. Та бүхэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн номын найл маань бас өргөн дэлгэр болж штэ тийм ээ. Бас энэ одоо өрнөт нэгдэл ажиллаж байсан ахмадууд за тухайд одоо ажиллаж хөлбөмбөлж байсан тэр одоо бас хөлбөмбөрч хүмүүсийн маань одоо үр хүүхдүүд бас өнөөдрийн үйл ажиллагаанд ирээд оролцож байна тийм. Энэ үнэхээр сайхан байна. Энэ аав ээжигээ энэ номын түүхэнд бас нэр нь үлдэж хагаад өөр хүүхдүүд нь хүртэл баярлаад бахархаад энэ номын нээлтэнд хүрэлцэн ирж гин гэдэг бол үнэхээр олон хүний сэтгэл зүрхт хүрж гин гэдэг бол үнэхээр бахархмаар байна. Баяртай байна. Энэ болгонд энэ сайхан арга хэмжээ өргөн дэлгэр орж байгаа тэгс туйлын баяртай байна. Тэгээ бас дүүдээ бас баярлалаа. Аав нь бас энэ өрнөт нэгдлийн жолоочоор ажиллаж исэн бас 8 нуур хамтлагийн бас бүжигчин байсан. Өрнөт нэгдлийн маань харьяа 8 нуур хамтлаг гэж баг одоо цогц бүрэн хамтлаг байж байгаа. Хэдий ч бүрэн хэмжээний тоглолтоо ихэд бэлэн байж идэг, бүжигчд нь, хөгжимчд нь, дуучид нь байж идэг. Үнэхээр бас бахархмаар олон сайхан хүмүүс маань бас байдаг. Үнэхээр баяртай байдаг. Одоо энэ түүхийг ингээд сэргийгээд энэ түүхийг энэ номыг бичиж үлдээж энэ их ажлын ард гарсандаа л үнэхээр их баяртай. Энэ олон хүний сэтгэл шингэсэн энэ ном маань бүтээгдэж байгаа. Тэгэхээр энэ номонд бас сайхан сэтгэлээс тусалсан, дэмжсэн одоо энэ өрнөт нэгдлийн гишүүд маань бас өөрсдөө бас хандив тусламжинд бүгд хамрагдсан. Аливаа юм чинь нөгөө бүгд дандаа хандваараа одоо ингээд тухайн үедээ энэ 90 оноос хойш өрнөт нэгдэл гэдэг их айл маань одоо татан богдоо байхгүй. Тэгээ энэ олон хүний сэтгэл зүтгэлээр л энэ өнөөдрийн ном маань бас бүтээгдэж байгаамаа. Тэгэхээр та бүхэндээ бас их баярлалаа гэж хэлмээр байна. За. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид хүн энэ удаагийн нэвтрүүлгээрээ за Өвөр ханга аймгийн Уян сумын өрнөт нэгдлийн товч түүх одоо номын нээлтийн үйл ажиллагаанаас бэлтгэсэн нэвтрүүлэг хүргэлээ. За энэхүү нэвтрүүлгийг одоо бэлтгэхэд бид хүнтэй хамтран ажилласан. За номын одоо бүтээгчид болон за тус үйл ажиллагааг зохион байгуулагч нартаа талархал илэрхийлж та бүхэндээ ажил хөдөлмөрлийн сайн сайхан бүхнийг хүсье.